За компьютераас орж байгаа бол календар хэсгээс хэрхэн хуучин хуваар осдох вэ гэдэг нь бас надад зааж өгье. За компьютер Teams програмлого ороод календар хэсэг дээр дарна. За календар хэсэг дээр та нарын одоо хуваарьдсан гарч ирж байна тийм үү. За энэ дээр орхоо байсан хуучин хуваарьуд чинь cancelled буюу одоо туслагдсан гэж гарч ирж байгаа. За энд нэг туслагдсан хуваар байна тийм үү. За энийг устгахдаа энэ дээр маус хоёроо дарна. Маус хоёроо дарж байгаа шүү. Маус хоёроо дараад remove дээр наваачаад series дээр дарж устгана гэсэн. Хэрвээ энэ дээр occurrence дээр дарчих юм бол зөвхөн өнөөдрийн 7 хоног тусдан дараагийн 7 хоног устгахгүй байж гэнэ гэсэн үг. Series дээр дарж устгаснараа календараас бүр мөсөн устгана гэсэн үг. За ингээд маус нэгэ дараад ингээд болоо. За энэ маягаар бусад одоо хоногуудын бүх календараа устгаарай гэж байгаа. За өнөөдөр хичээлийн дараа 1 дэх болон 3, 4, 5 дахь өдрийн хуваарийг устгаарай. 2 дахь өдрийг байлгаж байгаа 2 дахь өдөр хуучин хуваараараа орно. За тэгээ 3 дахьаас шинэ хуваараар орно гэсэн.